Арабын хавьсгалаас урам зориг авсан Бахрейний ард иргэд засгийн газрын эсрэг жагсаал цуглаа өрнүүлж болонгийн орнуудыг сандаргаад авсан юм а. Бахрейний сөрөг хүчний мэдэгдэж байгаагаар жагсаал цуглаа эмх замраагүй байдлын үеэр олон хүн амьсаа алдаж хэдэн зуун хүн баривчлагдсан байна. Гэхдээ албан ёсоор батлагдаагүй байна. Жагсаал цуглааны зохион байгуулсан хүмүүст эрүү үсгэн шалгаж байгаа маа. Бахрейнд болсон жагсаал цуглаан хаант засгийг ганхуулж магадгүй гэж эрх баригчид үдсэн учраас дор нь хатуу арга хэмжээ авч харуул хамгаалтыг чангатгажээ. Учир нь үндэсний цөөнх сүннит арабчууд 18 дугаар зуунаас хойш улсаа удирдах байгаамаа. Үндэсний цөөнх шиитүүд үүнд нь дургуутсаж тэгшэрхийг хүссэн жагсаал цуглаан зохион байгуулсан. Бахрейний хаант засаг унах юм бол хөрш орнуудын ижил төстэй хаант засгууд ганхах магадaltaй учраас хөрш Сауди Араб улс Бахрейний доктортой байдлыг ханхаар цэргээ оруулсан байна. Арабын нэгдсэн Эмират улс мөн Бахрейнд цагдаа аюулгүй хүчний тусалцаа үзүүлжээ. Эдгээр улсууд одоо ч хүртэл Бахрейнд болж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаамаа. Сауди Арабид улс төрийн докторгүй байдал үүсвэл дэлхийн эдийн засаг цаашлаад газрын засгийн ханган нийлүүлэлтэнд шууд сөргөөр нөлөөлөх учраас барууны орнууд эдгээр улсуудад болсон эсэргүүцлийн жагсаал цуглааныг дэмжээгүй юм а. Бахрейний шийтүүдийн амьдрал эрх баригч сүннитүүдийнхээс харьцангуй доогуур байдаг учраас тэгш байдал, тэгш хуваарлтыг шийтүүд үсдэг. Харин Бахрейний эрх баригчид Иран улс болоод түүний дэмждэг Хезболлах бүлэг шийтүүдийг түрхэрч Бахрейний эрх баригчдыг засгийн эрхнээс унах гэж байна хэмээн Ираныг буруутгаад байгаа юм а. Гэхдээ Бахрейний сөрөг хүчинч Ираны ерөнхийлөгч Ахмадинежад ч үүнийг үгүйсгээд байгаа юм а.